За 100% цэнхэр уургийг маань за ямар хүмүүс юунд ууж хэрэглэдэг вэ гэхээр за хавдартай, элэгний хатууралтай, бөөрийн дутагдaltaй буюу аппаратанд ордог чихрийн шижин өвчлөлийг удаа явсан хүмүүс гэж ууж хэрэглэдэг. За ямар үр дүнд хүрч болох вэ гэхээр хамгийн түрүүнд ядан тухайн хүний биеийн маань ядаргаа хордлогыг нь тайлдаг. Элэгний хатуурал буюу элэгний хатуурлын 3 4 дугаар шатлал. За элэгний хавдрын тохиолдолд за цэнхэр уурга маань яаж нөлөөлөх юм бэ гэхээр алдж байгаа альбумын уурга нь за цагаан эсийг нь маш эрчимтэй 15-20 минутын дотор алдж байгаа уурга нь хөтнө. Хавдартай хүмүүсийн тухайд бол за 100% цэнхэр уурга маань ямарваа нэгэн байдлаар хавдрын эдгэсийг тэжээхгүй. Тухайн хүн маань цэнхэр уургийг уугаад ямар үр дүнд хүрч болох вэ гэхээр за нийт уурга нь өснө, альбумын уурга нь өсдөг, за цагаан эс нь хөөгддөг. Энэ маань өөрөө цэвэр органик бүтээгдэхүүн учраас ямар ч эм тариа юутай ч харшилахгүй. Эм тариа эмчилгээ бүгднийг хамтд нь хэрэглээд явдаг. За тэгээд дээрэс нь хим туяаны эмчилгээ хийлгэж байгаа бол хим туяа эмчилгээний хордлогыг тухайн хүний биенээс маань бүрэн гүйцэд гаргах чадвартай уурга байдаг. Элэгний хатуурлын тухайд гэх юм бол элэгний хатуурлын хүндрэл буюу 3 4 дугаар шатлал болчихсон. За элэгний хавдар болчихсон тохиолдолд бол хэвлийн усжилт гэж үүсдэг. За хэвлийн усжилтыг шимэгдүүлдэг, алдж байгаа уургийг нь буцаагаад маш хурдан хугацаанд нөхөж өгдөг бахнэ. За чихрийн шижин өвчлөлийн тухайд бол яах вэ гэхээр цуснд байгаа сахарыг нь тодорхой хэмжээнд идэж өгснөөрөө за чихрийн шижин өвчлүүд цаашлаад хүндрэхгүй байх за докторжиж барьж өгтөн уурга маань өөрөө тусалдаг бахнэ.